олон нийтийн санаа бодол, олон нийтийн одоо таагүй хандж байгаа хандлага бол зөв шүү дээ. Биднээс амьдарч байгаа юм арчилсан эдийн засгийн агуулгаараа зах зээлийн нийгэм гэж бид хардаг. За ийм бүхий улс оронд ийм тансаг хэрэглээ гэдэг юм уу? Эсвэл юу гэдгийг ийм брэнд хөөсөн амьдралын хэм маяг бол одуудад байдаг. Эсвэл маш хэмжээний өндөр хөрөнгө одоо олж авсан хөрөнгөтнүүдэд байдаг зүйл. Харин энэ арчилсан улс оронд эрх мэдлүүд бол хамаагүй даруухан байх хэрэгтэй. Хамаагүй энгийн байх хэрэгтэй. Монгол улс бол сүүлийн нэг 20 жил нэг юмар галзуурч байгаа. Тэр галзуурл юу гэхээр феодализм гэж ярьж болох байх. Албан тушаалтнууд эрх мэдлэлтнүүд тансаглаж байгаа. Дундад зуунд феодализм бол тийм байсан. Угсаа залгамжсан ноёд эрх мэдлэлтнүүд эрх мэдлийнхаа сүргчийг одоо эдэлж байгаа эд хөрөнгийнхөө одоо бил бинчингээр гайхуулдаг байсан. Гэтэл Монгол улс сая юу болоо өрч өгөхөр феодализм руу явчлаа. Тэ хин бүр ил цаа хин том хөөрөг барьж гэн, хин том машин унж гэн, хин том хауст амьдарч гэн, хин ер нь илүү тансаг байна гэдэг өмссөн зүүсэн эдэлсэн хэрэгснээр өрсөлддөг болоод энэ өрсөлдөөнд эрх мэдлэлээр хин дээгүр байгаа гэдэг хэмжүүр болоо өрчлөө шүү дээ. Тэгээ энэ үзэгдэл бол иргэний арчилсан нийгэмд бол зохимжгүй бөгөөд дургуутсан үйлдэл. Тэгээд олон нийт энэ дургуутсаа илэрхийлж байгаа гэдэг бол зөв, хандлага маш зөв байна. Одоо бид бол эрх мэдлэлүүдийн тансаглалын араас хөөцлөх замаар энэ феодализмыг арчлалын энэ одоо сүүдэр доороос гаргаж ич хөөж үлдэн өгөх ёстой. Энэ бол зарчим зөв, би энийг дэмжиж байгаа. Ямар ч албан тушаалтан хөрөнгө орлогоор нотлох ёстой, хэрэглээгээ нотлох ёстой, үр хөвгтүүдийн галзуурлыг яах ёстой, тайлбарлах ёстой, тайлбарлаж чадахгүй бол албан тушаалаа өгөө зайлдаг байх ёстой. Энэ зарчим зөв. За хоёрт нь арчилсан нийгэм дотор одоо залуучууд жагсаад эргэж зайдаг офицер гэж хэлж байгаа бол энэ бол энэ нийгэмд байх ёстой л тухайлаа. За талбай дээр очиод улсын хурлын гишүүд гарын үсэг зурж байгаа гэдэг бол санаа бодлоо цуг байна гэдэг илэрхийлж байгаа илэрхийлэл нэг хэсэг баг. Гэхдээ улсын хурлын гишүүдийн санаа бодол талбай дээр эрх мэдлгүй одоо төрийг хөндлөнгөөс хараа шүмжилж байгаа иргэддэг ижил хэмжээнд биш. Төрийн эрх барихтад байгууллагын одоо энэ дээр дуу хоолой гараад хүмүүсийн хувьд бол гарын үсэг нь хаан зурагдах хэрэгтэй гэхээр гишүүнийхээ волонтон дээр зурагдах хэрэгтэй. Конофо дараа саналаар илэрхийлэгдэх хэрэгтэй.